Энэ Орос Украины дээр Монголд амар ашигтай болж эхэлж байна. Тэгээд саяхан Оросын холбоо элчин сайдаа сольсон. Яагаад элчин сайдаа сольсон юм бэ гэх юм бол тэр элчин сайд нь фейлц. За тэгээд зүгээр тархи ажиллуулж үзье заяа. Тэгээд хин Оросоос мөнгө авч байгаа юм бэ гэх юм бол номер 1 заяа. А тэгээд хэнийг хэмэнд орцсон гинөө? Хинээс амаа таглагдсан гинөө? Тэнийг юм яриад байгаа юм те. Юу болоод байгаа юм бэ? Иргэдийн дан эхэлсэн үү? Мафийн картелийнхэн засгийн газрынхан даалцж байна. Бас Америкийн засгийн газарт удахгүй алцахад эхлэх гэж байгаа юм байна. За хэдэн сар улс төрийн контент хийгээгүүд сая цагаан сараар хамаатан садангаар явсан чинь тэрийг юм сонсож байна заяа. Путинээс мөнгө орж ирэхэ болцсон юм уу? Нэг улс төрч чиний амийг таглалцсан юм уу? Тэгэж бодож байгаа, тэгэж ярьж байгаа хүмүүс зүгээр майш уу заяа. Окей. Энэ тухай контентын сүүлээр сайхан ярьчих. За Мексикт юу болж байгаа юм бэ? Хэдүүлээ зүгээр харцгаая зүгээр. Хотын төв мөн гих мэдчихнэ. Аялал жуулчлалын төв зоч буудлууд шатж. Энэ бүр нэг Costco шатж дуустаа. За. Замын хааж. Тэгээд ерөнхийдөө Мексикийн засгийн газар тэр чигтээ ялзарсан. Окей. Юу манай Монгол улсын авилга мэдлэг гих мэдчих. Зүгээр гимт хэргийн бүлгүүд хар тамхин 8-ачд тэр чигтээ нэг улсыг эзлээд авцсан. Агтаа нэг хязгаарууд байгаа. Тэр хязгаарыг энэ мафийнхан даваад хэтрүүлсэн. Тэгээ азгүй тэдний хувьд азгүй юм юу юм бэ гэх юм бол одоо Америкт сонгуул болж байгаа. Давхар азгүй юм юу юм бэ гэх юм бол Дональд Трамп аурага тэр чигтээ алдсан. Дональд Трамп сонгуул нэр дэвшигтэй юу амлсан юм бэ гэх юм бол шинэ дан эхлэхгүй тэгээ Drain the Swamp одоо тэр Washington DC Америкийн авилга авдаг бузартцсан улс төрчнөөс та эдийг салгана тэгээ Washington-ыг цэвэрлэн одоо 76 яан маань та бүгдээрээ манай Монгол улс төрчийг санаж байгаа шүү дээ. Би энэ ордон руу орохдоо худалдахдахгүй алтан тушаал авахгүй тэгсэн чинь ерөнхий сайд болоо гараад ирсэн тиймэрхүү юмны эсрэг тэмцэнэгээ Дональд Трамп амлалтаа өгч ирсэн. За тэгээд Америкийн тусгаагийнхан Мексикийн тагнуулын алба хамтраад юу хийсэн бэ гэх юм бол El Mencho гэсэн мафийн даргыг алдсан юм шиг. Онгоцны бодол. За тэгээ Мексик улсын юу эдийн засаг тэр чигтээ хөдөө аж ахуйн аялал зуучлал тий туризм тэгээ тэр одоо байхгүй. Тэгээ инээдтэй Канад дуракууд Америк дуракууд юу ярьж ирсэн бэ гэх юм бол Америк дотоод аялах хэрэггүй. Дональд Трампыг дэмжих хэрэггүй. Америк руу явах ёстой хэрэггүй. Та нар хаана аялах ёстой юм бэ гэх юм бол Мексикт аялах ёстой. Одоо авиакомпаниуд нислэгүүдэд цуцлж ин гэх мэтчлэн. Окей. Тэгээ энэ юунаас болж байгаа юм бэ? Мексик улсыг аврах боломж байгаа юм уу? Ерөнхийдөө энэ Мексик улс, Перу, Гватемала тэр район тэр хэсэг тэр чигтээ зүгээр авилах зүг бозортсон шүү дээ. Хаанаас эхэлсэн бэ? Юунаас болсон юм бэ? Энэ хин бэ гэх юм бол Фердинанд Изабела тэг нэг нь Португал нөгөөх нь Испани хоёулаа Испанийг удирдах жийсэн. Энэ хоёр юу хийсэн бэ гэх юм бол Колумбусыг санхүүжүүлсэн. Колумбус юу хийсэн бэ гэх юм бол тэ Америкийг олсон. Тэгээ Колумбусын араас нь очсон бэ гэх юм бол нөгөө Конкистадорос очсон. Тэгээд энэ хоёрын хөрөнгө оруулалт судалгаа тэ юунаас болсон бэ гэх юм бол Испани их гүрэн эхэлсэн. Тэгээ Испани их гүрэн аль хэсгийг эзэлсэн байсан юм бэ гэх юм бол таад харж болно те Мексик, South America, те Перу, Чили гэх мэтчлэн. Латин Америк гэх ерөөхдөө тэр чигтээ эзэлсэн байсан. Тэгээ яг Латин Америкийг ингээд дууддаг юм бэ гэх юм бол латин гаралтай тэгээ испанчууд бас латин хэл хэрэгэлдэг. Тэгээд эдгээр юу суурилсан бэ гэх юм бол засгийн газрыг суурийг тавьсан. За испанчууд хаанаас бас нөлөө авсан юм бэ гэх юм бол эндээс нөлөө авсан. Нэг хэсэг муслимчууд Андалусия гэдэг чинь одоо Iberian Peninsula одоо нөө Испани хэсгийг ингэ нэрлэдэг арабчуудын нэг эзэлсэн байсан. Тэгээд тэнд бас цус холигдсон. Тэгээд миний контентыг санаж байгаа юм бол энэ муслим гаралтай Африк, North Africa, Middle East, Арабын хэсгээс гарч байгаа хүмүүс
цус ойртсон гих мэдчлэн IQ муутай харгас. Тэгэхээр зүгээр таадас асууя. Энэ хаваар хөгжсөн ад жаргал ихтэй улс ерөөхдөө байгаа юм уу? Тэ. Нэг хэсэгтээ Турк аягүй гоё гарч ирж ирсэн. Тэ. Ататүрк ерөөхдөө маш томоохон реформ гаргаад шашин улс төр хоёулын ингээс салгаад Туркийн ерөөхдөө амжилтын суурийг тавьсан. Одоо Турк буцаагаад ухарч байна. Тэ. За нэг хэсэгтээ одоо Дубай, United Arab Emirates, UAE, Qatar гэх мэт ч буцаагаа гарч ирж байна. Тэгтээ тэд нар буцаагаад ухарнаа зүгээр харж байгаарай. За. Тэгээ бусдаас ингээ хараад үзэх юм бол Испани гэсэн газар ер нь бол тэ бүр дээрээсээ тэ Фердинанд Изабеллагаас гарал эхлээд 4-5 удаа дампуурч ирсэн. Дэндүү их алт олсон, дэндүү амьдрал хөнгөн байсан, дэндүү олон тэ тэр Мексик, Чили гаралтай хүмүүсийг алаад бүх алтын дээрэмдээд энэ хэсгийг тэр чигтээ ерөөхдөө устгаад хүмүүсийг алаад эзлээд боол болгоод тэгээ суурин тавигдсан. За, Испанийг бас энэ тэ араб хүмүүс тодорхой хэмжээнд эзлээд тэгээд цус солигдож байгаа болохоор Испани гаралтай хүмүүс, араб гаралтай хүмүүс, жоохон бордоо арьстай хүмүүс, харгас тэ violent, дайн дуртай, юмыг эзлэх дуртай, ерөөхдөө засаглал нэвтрүүлэх дургу ер нь бол эзэлсэн улсыг боолчлоод хүмүүсийг зовоогоод тэндээс ерөөхдөө юмыг extract хийх дуртай. Сорж, паразит мэтэр амьдрах дуртай. За, тэгээ тиймэрхүү хүмүүс Мексик, тэ South America хэсэг эзлээд тэ тэнд бас дахиад цус холигдож байгаа шүү дээ. Тэгээ ямар төрлийн цус тэнд холигдож байгаа юм бэ гэх юм бол энэ Aztec, Inca, Maya гэдэг хүмүүс та кино үзчихсэн баг. Эднэр бол дэлхийн хамгийн харгас хүний амь насыг хамгийн багаар үнэлдэг. Тэгээд тэ нар тусахгүй юм бол, бороо орохгүй юм бол, ургацын хураалт муу юм бол өөрийнхөө засаг тэгээд засгийн газар буруу шийдвэр гаргаад хүмүүсийн амьдралыг ингээд зовоогоод нийгэм ингээд сүрээд эхлэхээр хэний буруу юм бэ гэх юм бол бидний буруу биш. Манай хааны буруу биш. Манай өнгөрсөн 50 100 жилийн засгийн газрын буруу ерөөсөө биш. Хэний буруу юм бэ гэх юм бол бурхан биднэрт уурлж байгаа. Тэгээд тэнгэр дээр нэг бэлээр өшөө авдаг, гомдомхоо итгээд байгаа. Тэгээд тэр гомдлыг тайлахын тулд бид нар яах ёстой юм бэ гэх юм бол 10,000 хүн, 500 хүн тэ эмгтээчүүд, онгон бүсгүйчүүд, насан туршаагүй хүүхдүүдийг золиослох ёстой. Зүрхийн огтлж аваад гих мэт юм. За тэгээд та гарч тэ хэдэн зуун мянган хүмүүсийг алдаг хүмүүс. За бас дайнд их дуртай. Тэ дайнд дурлцсан. За тэгээ энэ хоёр ерөөхдөө ингээ хойлогдоод тэр South America юу болсон бэ гэх юм бол өнөөдрийн зовлонгийн суурь тавигдсан байгаа. За Испани гаралтай тэгээ тэр Inca, Maya, Aztec гаралтай цус нь холигдоод Испанчууд ерөөхдөө хулгай дээрэм тэ дуртай. Aztec, Maya, Inca гих мэдчлэн дайн хулгай дээрэм дуртай. Тэгээд өнөөдөр хэдүүлээ энд ирсэн байна. Тэгээ Монголын түүхийг бас хараад үзэх юм бол төстэй цуснаас холдно гэсэн юм байхгүй. Яагаад вэ гэх юм бол хэдэн сая хүнийг тэ өдөрч байгаа юм юу юм бэ гэх юм бол тэр генетик тэр цус байхгүй юу? Африк тэ ухаан муутай, IQ муутай тийм учраас хөгжихгүй байгаа. Араб цус орцсон гих мэт чинь тийм учраас хөгжихгүй байгаа. Тэгээ Мексик ер нь бол энэ маф гих мэтчлэн тэр ард түмэн тэр мафийнханд бас тийм амар дургу бол бас биш те. За тэгээд ерөөхдөө иймэрхүү юм болж байгаа байхгүй. Иргэдийн дайнтанд одоо эхэлсэн байгаа. За тэгээд Дональд Трамп авраагаа алдсан. Тэ. Дональд Трамп трендээс гарсан шүү дээ. Тэ. Дональд Трамп шин дайнууд эхлүүлсэн. Вашингтоныг цэвэрлэгээ хийж чадсангүй. Epstein files дээр нэг ч шоронд орсон одоохондоо байхгүй. Баян хүмүүс тэ гинэ юм шиг царайлаад Bill Gates шоронд ороогүй. Тэ гих мэдчихлээ. За тэгээ одоо юу их юм бэ гэх юм бол Дональд Трамп тэ хөрхий Израиль еврейчүүдийн Германд орсон байгаа учраас тэгээ улс төрийн хамаг оноогоо алдчихж байгаа учраас одоо Америкийн ард түмнийг садаруулахын тулд юу хэрэгтэй юм бэ гэх юм бол оноо авах хэрэгтэй. За тэгээд хамгийн easy оноо юу юм бэ гэх юм бол саяхан Венесуэла Мадурог зүгээр ингээд топ шүрээд авчлаа штэ. Жохон авч чадсан. Одоо Ираны бөмбөгтөөд эхлэх гээд байгаа учраас эсвэл одоо удахгүй сонгуул ойртсон байгаа. Тэгээ одоо юу хэрэгтэй бэ гэх юм бол хинтээ алдсан бэ гэх юм бол энэ дураагтаа алдсан хэрэгтэй байхгүй. За, Claudia Sheinbaum еврей Мексикийн ерөнхийлөгч. Тэгээ Claudia Sheinbaum-ийн хэлж байгаа үгийг сонсцгоо.
Regresar a la guerra contra el narco no es opción. Ард тамхины бүлгүүттэй дайн эрүүл нэхлүүлэх бол сонголт биш ээ. Гаргалгаа биш ээ. No es opción. Давтаж хэлж байна. Сонголт биш ээ. Тийм алхах бид нэр хийхгүй. Primero, porque está fuera del marco de la ley. Номер 1 шалтгаан юу юм бэ гэх юм бол тий хуулийн гадуур үйл ажиллагаа гэсэн үг. Иргэдийн дайн болно гэсэн үг. Тий засгийн газар тий тэр харт тамхины бүлгүүттэй дайн хийж болохгүй. Яагаад вэ гэх юм бол хууль бус. Логикийг нь ойлгох гэж хичээ заяа. Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа гэмт хэргийн бүлгүүд тэр чигтээ үйл ажиллагаа 100% хууль бус. Засгийн газрын үйл ажиллагаатай оролцож байгаа, засгийн газарт авилга өгж байгаа. Тэдний цэвэрлэгээ устгая гэсэн улс төрчнийг алчдаг. Тэднэртээ тэр чигтээ хууль бус бүлгүүттэй тэмцэх нь хууль бус учраас бид нэр тэднэртээ тэмцэж болохгүй. Todos estos de la derecha que se llenan la boca de las palabras Estado de Derecho. Хууль дүрм яриад байгаа. Тэ улс төрийн спектрум дээр баруун талтай зогсож байгаа ерөөхдөө консерватив хүмүүс. Тэ либерал биш тэ консерватив хүмүүс. Ярьж байгаа юм буруу гинэ. За тэгээ rule of law гэж ярьж байна. Хууль дүрмийг тэр чигтээ ингэ гიშгэж байгаа хүмүүстэй тэмцэх нь хууль бус. Y defienden la guerra contra el narco. La guerra contra el narco está fuera de la ley porque como lo dije o lo he dicho en varias ocasiones es permiso para matar. За. Тэгээд тэр мафийнхантай алдснаа гэдэг чинь тэднийг ална гэсэн үг. Тэгээ хүнийг шүүх хурлахгүй ална гэдэг чинь хууль бус. Окей. Тэгэх юм бол тэр ISIS, Al-Qaeda тэг янз бүрийн террористуудтай тэмцэх нь буруу юм байна. Яг гэх юм бол нэг онгоц дотор нэг 10 хэдэн лалала гэсэн дуракууд явж байгаа юм бол тэгээ World Trade Center руу ингэ нисэж байгаа юм бол тэр онгоцыг сүнөөж болохгүй юм байна. Яг гэх юм бол эхлээд тэр 10-11 муслим хүмүүсийг шүүх хурлуу өрөх хэрэгтэй юм байна. Хүрээд ирчгээд прокурор чамайг дуудаж байна. Тэ ялла хүлээн зөвшөөр. Тэгээд бид нар чамайг sin ningún juicio. Y eso en México nadie o muy poquitos están de acuerdo. Está fuera del marco de la ley. Y segundo, no sirvió de nada más que para aumentar los homicidios en México y el nivel de violencia. Тэгээ мафийнхаа тэмцэжсэн өмнө ямар ч үр дүн гараагүй. Ганцхан үр дүн юу байсан бэ гэх юм бол олон хүмүүс нас барсан. Окей. За тэгээд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс харт тамхи ингээд 8 альж байгаа. Улсыг ингээд тэр чигт сүрүүлж байгаа. Хүмүүсийг зүгээр ингээд алж байгаа хүмүүстэй тэмцээд тэгээд тэр тэмцлийн дундуур хүмүүс нас барж байгаа юм бол тэр тэмцлээ зогсоох хэрэгтэй. Окей. Энэ эмэгтэй хүн 120 140 жилийн өмнө Монгол улсын өдөртөгч байсан бол ингэж ярих байсан заяа. Манжийнхантай тэмцэх ямар ч үр дүн авчирсангүй. Тэ. Эсрэгээр аюу олон хүмүүс хохирсон. Маш олон монголчууд нас барсан. Тэгээ Клаудиа Шайнбаумын логик өргөжлүүлээ бодох юм бол тийм учраас бид нэр манжийнхантай тэмцэх болох ёстой. Энэ бол Монгол ард түмэнд тэ хэрэгтэй. Entonces, estos llamados autoritarios, porque son autoritarios, es ir hacia el fascismo. Тэгээд фашизм руу явна гэсэн. За тэгэхээр Клаудиа Шайнбаумын үр дүнгийг харцгаая. I don't know if you can see that, but I can see the flames underneath that black smoke. За тэгээд Америкийн цагаан ордны хэвлэл мэдээллийн дарга Caroline Leavitt тэ бид нэр энд оролцсон. El Mencho, Oseguara Cervantes тэ Jalisco New Generation Cartel-ийн бид нэр тэ тэмцэж байгаа. Одоо Мексикт томоохон дайн болж эхлэх байхаа. Тэгээ Америкийн тусгайгийнхан Америкийн цэргийн алба эднийг устгаж магадгүй. Гэхдээ Мексикийг цэвэрлэн гэсэн боломж байхгүй яг гэх юм бол түрүүн хэлжсэн тэдний цусан дотор байгаа. Тэгээ амар том аюул нь юу юм бэ гэх юм бол баахан Мексик, баахан мафийн гишүүдүүд аль хэдийн Америкт очсон байгаа. Америк өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд Жо Байдены засгийн газрын үеэр Обамагийн засгийн газрын үеэр Дональд Трампын анхны засаг барьж явах үеэр
юугаар дүүрсэн бэ гэх юм бол Мексик хүмүүсээс дүүрсэн, Африк хүмүүсээс дүүрсэн, Араб хүмүүсээс дүүрсэн байна. Тэдний цусан дотор юу байгаа юм бэ гэх юм бол гит тэргэл байгаа да. Төсөөл үзэж зүгээр ар ханга Улаанбаатар хотын хооронд зам дээр гэмт хэргийн бүлгүүд ингээд тий Монголын цагдаа цэгийн алтыг ингээд байлтж байгаа төсөөл. Тэгсэн манай ерөнхийлөгч гарч ирээд эднэртэй тэмцэх болохгүй. Яагаад гэх юм бол хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүстэй тэмцэх нь угаасаа цаанаасаа хууль бус. Тэ. Тэм учраас бид нэр тэмцэж болохгүй гэх юм бол бид нар яах юм? Тэ. Тэгээд Монголд ийм юм болохгүй байгаадаа битүүлээ жоохон баярлах хэрэгтэй. Тэ. Аимшигтай. Тэгээд Мексикийг одоо зүгээр хар заяа. Аялал жуулч байхгүй болно. Хөрөнгө оолт байхгүй болно. Хүмүүс одоо зогтохож үзнэ. Энэ дайн одоо улам тэгээд нар одоо тэр засгийн ганцлууд тэр ч дууссан байгаа байхгүй. Тэгээд ерөнхийлөгч амнаас ийм үг гарч ийнэ гэдэг чинь ерөнхийлөгч бас тэдний керманд орсон байгаа. Тэгээд хэлэх юм алга. Тэгээд ингээ хараад үзэх юм бол Дональд Трамп биднэртээ алцах нь улс төрийн хувьд бол хамгийн том зөв алхам байхгүй. Яг гэх юм бол эдний хар тамхины 8 Америкчуудын амьдралд муугар нөлөөлж байгаа. Урд байгаа хөршийн тэр зовоож байгаа. Одоо эдгээр маш олон Америк жуулчдыг баривчлаад аваад алж байгаа. Окей. Тэгээд Америкчуудад Мексикийн тавилан хамаатай байхгүй юу? Гэхдээ Америкчуудын хувьд бол Израилийн тавилан ямар хамаатай? Тэ? Америкчуудын хувьд бол тэр Иранд юу болж байгаа ямар хамаатай, тэ? Энэ бол хамаатай байхгүй. Төсөл үүдтэй баян гол юм уу, баян зөрч дүүрэгт ийм юм болж байна гэдэг чинь. Таад ямар алхам хийх вэ? Хүүхдүүдээ гаргана үстдэг юм уу? Тэг гадагшаа зүгтгэх гэж үзнэ үсттэй одоо. Онгоцны буудлын ажиллахгүй баахан террористууд энэ тэнд явж байгаа харт тамхины 8-аад гэж өвцсөн байгаа гişүүдүүд бүгдээрээ тэдний керманд орцсон тийм улсад амьдарч байгаа төсөөлдөө. Тэгээ энэ дээр ганцхан нэг алхам байгаа. Тэгээ Эл Салвадорын ерөнхийлөгч энийг хийж биднэрт үзүүлсэн. Энэ гэмт хэрэгтэн энэ хүмүүстэй ярин гэсэн юм байхгүй. Зүгээр бүгдний тэр чинь шорлоо оруулах хэрэгтэй. Тэгээ Эл Салвадор одоо хамгийн аюулгүй улсуудын нэг нь болцсон байгаа. Тэгээд энэ Эл Салвадорын ерөнхийлөгч юу гэж нэх юм бол эднийг бүгдийг нь хороод тэгээ энэ бузартцсан бохир цус Эл Салвадорын юунаас гарч байгаа байхгүй юу? Тэ нийгмээсээ гарч байгаа. За тэгээ ингээд явсаар хагаад 500 жил иймэрхүү төрлийн хүмүүсийг ингээд шорон дотор хийгээд ингээд яваалах юм бол тэ нийгэм ариухан болдог байхгүй. Европ яагаад ингээд хөгжиж байгаа юм бэ гэх юм бол айгүй ойлгомжтой. Крестийн шашингийн доор 1100 жилийн хугацаанд хулгайч нарын гарыг ингээд тасаж авдаг байсан. Тэ хүмүүсийг хордог байсан, хүмүүсийг алдаг байсан. Тэ хүмүүсийг шийдэгдэг байсан. Тэгээ крестийн шашинны дагуу тэ 1000 жилийн хугацаанд юм гэмт хэрэгтэнгүүдийг бүгдийг нь устгацсан байгаа байхгүй. Гэхдээ иймэрхүү юм Мексикт болоогүй. Окей. Монголч бас тодорхой хэмжээнд болоогүй. Тэ Японд болж исэн. Окей. Тайванд болж исэн. Хятадд тодорхой хэмжээнд болж исэн. Тэ. За тэгээд өдөрт ядаж нэг улс төрийн контент хийх шийдсэн байгаа. Тэгээд хэнийг керманд орсон гинөө? Хэнээс амаа тахилгдсан гинөө? Тэнийг юм яриад ах юм те. Зүгээр ингээ хэлчихье заяа. Энэ Орос Украины дээр Монголд амар ашигтай болж эхэлж байна. За. Номер 1. Тэр газан хоолоо монголоор дамжиж баригдаж эхэлж байна. Энэ бол Монголд амар сайн. За. Өөр хин сайн бэ гэх юм бол Хятадуудад амар сайн. Өөр хин маш сайн бэ гэх юм бол Оросуудад амар сайн. За. Тэгээд саяхан Оросын холбоо тэ элчин сайтай тэ солисон. Яагаад элчин сайтай солисон юм бэ гэх юм бол тэр элчин сайд нь фейлцсэн. Юу нэрэ фейлцсэн юм бэ гэх юм бол тэ Доронтод тэр ураны олборлтыг тэ Франц,
Монголын засгийн газрын хилцлийг зогсоох одоо фейлдсэн. Тэр өмнө хаана ресурс байсан гих мэдчлэн тэ Оросууд 5 дахь цахилгаан станцыг бас зогсоох гэж үзсэн. Одоо 5 дахь цахилгаан станц баригдах гэдэг шиг байна. Өөрчлөлт цахилгаан станц баригдаад одоо 2 дахь ээлж нь орж байна. Уран олборлолт Монголд эхлэх гээд байна. Тэгэхээр энэний эсрэг үргэлж цаана хэн байсан бэ гэх юм бол Оросууд байсан байхгүй. За тэгээд зүгээр тархи ажиллуулж үзье заяа. Окей. Тэгээ хин Оросоос мөнгө авч байгаа юм бэ гэх юм бол номер 1 заяа. Энэ цахилгаан станц эсрэг байгаа. Тэ. Баг нуур, шивэ овоо дээр цахилгаан станцын эсрэг байгаа хүмүүс. Окей. Энэ ураны эсрэг байгаа хүмүүс. Тэ. Усан цахилгаан станц гих мэтчний ийм юмны эсрэг байгаа хүмүүс. Тэ. Жигнэс Оросын команд орсон байгаа байхгүй юу? Тэгээд тэр ураны төсөл дээр хамгийн чанга чарлж исэн тэр хүмүүсийг Германыг өгөх хэрэгтэй байхгүй юу? Дансыг өгөх хэрэгтэй. Тэд нар бол жигнэс судалдагдсан байгаа. Миний зүгээс цахилгаан станц өшөө барих хэрэгтэй. За юу 5 дугаар цахилгаан станц, 10 дугаар цахилгаан станц, 20 дахь цахилгаан станц. За замын үүдэд онцгой тэ эдийн засгийн бүсийг нэгээд тэнд дата центр барих хэрэгтэй. Нүрс тэнд бүх Монголын байгаа бүх нүрсийг тэнд төлчих заяа. Окей. Хэрэгтэй. Уран ураныг олборлох хэрэгтэй. Окей. Тэгээ нэг гоё юм юу юм бэ гэх юм бол тэ саяхан Орос холбоо алтны нөөцөөс нэлээд тодорхой хэмжээгээр зарсан. Нэг талдаа бас ашиг явж байгаа. Тэгээ нөгөө талдаа бас дайны санхүүжилт ерөөхдөө хүнд хэцүү байдалд орж байгаа. Тийм учраас тэр алтаа зарж байгаа. Нэмээд Оросын номер 2 болон номер 3 алт олборлолтыг компанийг улс булаагаад авсан. Тэгээ бас инээдтэй Хятадд Оросын засгийн газар бас бонд босгох гэж үзсэн. Хятад аваагүй. Тийм байгаа. Тэгээд бид нэр шавар хаадаг байсан. Улс маань жоохон сулуурч юм. Тэгээд бид нар цахилгаан станцуудаа барьж байна. Уран олборлож байна. Энэ бол амар сайн явдаг. Нөгөө талдаа Европт тэ Европчууд Путинтэй дайн хийх ёстой. Үгүй. Энэ Орос Украины дайн хэний буруу юм бэ? Украины буруу, Америкчуудын буруу, Европчуудын буруу. Тэгээд эдрээ чи Путины талдаа юм уу? Оросын талдаа юм уу? Үгүй мүү? Үгүй. Надад хамаагүй. Гэхдээ саруулга ирүүлэх ухаанаараа улс төрийн шинжээч чирээ юм бодтой харж байгаа. За окей. Зөндөө ярьлаа. Бай бай.